За сайн байна уу? Лаврал Мэсцлийн сангийн энэ удаагийн үйл ажиллагаа нь улсын их хурлын гишүүн Болтын уянгын дэмжлэгтэйгээр Өвөн Гомын аймгийн 70 цаадаг хотноо орон нутгийн иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарыг сайжруулахаар нүдний болор шилжүүлэн суулгах мэс ажил руу болон нүдний цогц үзлэг үйлчлэгийг өн төлбөргүйгээр үзүүлэн ажиллаж байна. Нүдний болрын цайралт хэмэх энэхүү өвчлөл нь хүн хараа мутахаас эхсүүлээд хараагүй болж сохрох хүртэл аюулыг дагуулдаг ба Улаанбаатар хоттой харьцуулахад орон нутагт өвчлөл 4-өөс 5 дахин өндөр байдаг нь орон нутгийн иргэдийн эрүүл мэнд амьдралын чанар хөдөлмөр эрхлэл цаашлаад улс орны эдийн засагт хүчтэй гар цохирол учруулдаг. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр нүдний хагалгаа үзлэг үйлчлэгийг өн төлбөргүй үзүүлэхээс гадна улсын нэг болон 3 дугаар эмнэлэг орон нутгийн төв эмнэлгийн эмч болон резидентүүдийг сургалтанд хамруулж олон улсын жишгт нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаа авахар хичээнгүйлэн ажиллаж байна.